За хууль санаачлагчийн хувьд ажлын хэсэг бас сайн ажилласанд талархлаа дэвшүүлж байна. Энэ хуулийн 21, 22 зэрэг одоо энэ дараагийн бүлгүүдийн 3 бүлгийг нэгтгэх ийм санал гаргасан. Тэгээд энэ явцдаа бас чухал нэг заалтыг одоо хассан нь бол яг нийтийн тээврээр нийслэл аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл таксинаас бусад орон нутгийн харьяал харгалзахгүй үн төлбөргөө зорчих гэсэн ийм заалт байсан. Тэгээд энэ одоо бол яг хүндэт донорууд нийслэлд одоо нийтийн тээврээр үн төлбөргөө зорчдог. За мөн карта уншуулахад хүндэт донор гэдэг одоо ийм нэрээр нь бас уншиж өгдөг ийм одоо журамтай явж байгаа. Тэгээд үүнийг хуульчилж өгсөн нь бол цаашдаа ер нь аймаг орон нутгийн хүндэт донор байсан ч гэсэн Улаанбаатар хотод харьяал харгалзахгүйгээр одоо нийтийн тээврээр зорчих ийм одоо заалт байгааг хэвээр үлдээх ийм санал гаргаад байнгын хорон дээрээ дэмжигдээд явсан. За хүндэт донор бол 35 ба түүнээс дээш удаа цусган бүтээгдэхүүний хэсгийг одоо бэлгэлсэн хүмүүсийг одоо алдаршуулдаг. 1963 оноос хойш Монголд 2990 гаруй одоо хүндэт донор бий болсон. За өнөөдөр бол яг одоо идэвхтэй цусаа өгч байгаа 1400 орчим хүндэт донор байгаа юм а. Тэгэхээр эдгээр хүндэт донорыг нийтийн тээврээр үн төлбөргүй нэгдүгээр зорчуулах, хоёрдугаарт хүндэт донор гэж алдаршуулж байгаа нь өөрөө нэг талдаа одоо өдөр болгон одоо бид бас талархлаа илэрхийлж байгаа ийм явдал муу юм а. Тэр хүн бол ер нь энэ эрэгтэй хүн 2 сар тутамдаа 1 удаа, эмэгтэй хүн 3 сар тутамд 1 удаа одоо цусаа өгж болдог. Тэгээд үүн дээрээ бол ер нь бол таны 1 удаагийн өгсөн цус чинь одоо 3 хүнийг аварна гэж бид нар бол ярьдаг. Гэхдээ яг цагаа тулах юм бол 3 хүний байтугай 30 хүний цус ч гэсэн 1 хүний одоо амийг аврахад бас багтдаг ийм тохиолдол байдаг юм а. Ийм учраас аль болох уг нь одоо яг энэ цусан бүтээгдэхүүний талаар цусаа өгж байх ач холбогдлын талаар бид нар илүү сайн одоо хүмүүст ярьж байх ёстой юм а гэдгийг бол онцолж сургалтын хөтөлбөрт одоо бас оруулал яасан бэ гэсэн ийм санал гаргасан. Гэхдээ энэ санал бол одоо яг хуулиас бол хасах ийм саналыг ажлын хэсэг гаргасан байлээ. За ер нь бол цусаа өгсөний дараа сивэн 24 цагийн дотор улаан эс 4-6 7 хоногийн дотор бүрэн нөхөгддөг. За энэ үед бол цусны шинэ эсүүд эрчимтэй одоо түлжиж эхэлдэг. Тэгэхээр тогтмол цусаа өгөх нь биедэх төмрийн илүүдлийг бас тэнцвэржүүлж зүрх судасны өвчлөлт, цус харвалт болон хорт хавдар тусах эрсдлийг үлэмж хэмжээгээр одоо бас бууруулдаг юм а. Нэг ялангуяа одоо ковидын дараах энэ цаг үед маш олон залуучууд цус одоо өтгөн байгаа учраас хэрхэн одоо яаж сэргийлэх вэ гэж одоо бодож байгаа болвол бас цусаа өгөх нь нэг талдаа бас одоо буян болохоос гадна таны эрүүл мэндэд одоо ач тустай юм бэ шүү гэдгийг та бүхэндээ бас энэ ташрамд одоо бас хэлмээр байна. Ингээд цусаа өгөхийг уриалж байна.